энэ дээр жишээлбэл төмөр замын төвлөлтөй холбоотой газар төвлөлтийн зорилготой газар мал бичсэн бол бас хариуцлага хүлээхээр за Арсианы хориглолтын бүсэд мал бичсэн бол хориглохоор усны тухай ойлцсон байна. За эдгээр хуулиудад бол хориглосон зүйл дээр тодорхой хэмжээний захиргааны хариуцлага хүлээлгэхээр хуулийн заасан байна. Одоо шилбэл юу төрслийн тухай ойлголоо. А гэтэл ямар хуулинд бусад ямар хуулин дээр ингээд хориглолцоод хариуцлагагүй үлдээсэн байна уу гэдэг дээр яхад гэрээгээр ашиглаж байгаа газрыг бэлчээрийн газрыг хашхыг хориглоно гэж зааж. Гэтэл хашсан бол хүлээх хариуцлага нь тодорхойгүй үлдсэн байна. Энэ юу бол зохицуулт бол газрын тухай хууль малчин өрхийн нэгдсэн холбооны тухай хууль дээр хуулиа адилхан байна. Тэгэхээр энэ хоёр хуулийг зөрчиж хүлээх хариуцлага нь тодорхойгүй. Тэгэхээр зөрчийн явцад бид нар юу ч хийж чадахгүй болчихж байгаа байхгүй. Жишээлбэл тэгэхээр энэ бол хуулийн хэрэгслэнд одоо сүргэнлөө өгүүлнэ гэсэн үг. За дараад нь гэрээгээр ашиглаж байгаа газар ашиглаж байгаа бэлчээр тармил урмал тарихыг хориглоно гэх малчин өрхийн нэгдсэн холбооны тухай хууль дээр заасан. Гэтэл ямар хариуцлага өгөх нь бас багтаа. Тэгэхээр энэ бол хэрэгжихэд аюу хүндрэлтэй л гэсэн. За ойжулсан он үр бэлтгэж зориултад тусгаалсан болон тайрс суулгаж ургуулсан мод өвчлөлийн талбайд мал бэлтгэхийг хориглоно. Энэ бас ингээд хариуцлага байхгүй. Зөрчлийн тухай хууль дээр заагаад. Тэгтээ зэрэг энэ ингээд хэвсээ хориглосон байлаа гэхэд нөгөө хуулийн уялдаа холбоон дээр хориглосон зүйл дээр арга хэмжээ авахгүй бол энэ хэрэгжихгүй болчихж байгаа. За бас нэг хариуцлага хүлээлгэх хэсэг тодорхойгүй ингээд хориглосон заалтууд байна. Жишээлбэл өвлжээ хавралжааны доорх газрыг гэргэн хотойлоор дундаа хамтран эзэмшихээс өөрөөр давхардуулан эзэмшүүлэх гэж байгаа. Ашиглах үйл ажиллагааг хориглоно. Эзэмшүүлэх нь төрийн үүрэг. Ашиглах нь малчны одоо ирэх байхгүй. Тэнгүүд энийг хориглоно гэчихэд энэ дээр ямар хариуцлага хийх юм бас тодорхойгүй. За бэлчээрийг хаших, хөрсийг эвдэх болон дөрөөлөлийг тогтоосон энэ бэлчээрээс урмал түүх хадлан хадахыг одоо хориглоно гэж заасан. За тэгэхээр энэ зөрчлийн тухай дээр малчны тухай дээр зөрчилдөж байна. Тэгтэл яг энэ заалтыг ялангуяа захиргааны юуны зөрчлийн тухай хууль дээр хориглосон заалтан дээр заавал хариуцлага өгөх хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ нь айгүй ерөнхий заалт. Зүгээр малчны тухай хуулийг зөрчсөн бол гингүүд хориглосон заалт гэж нэлээ ийм акценттэй өгнө явуулах хэрэгтэй байхгүй. Гэтэл зүгээр л тогтоосон журмыг зөрчүүлсэн. Тэгээ хориглосон нь одоо тогтоосон журам юм уу? Эсвэл ингээд ихэд цаарлсан тогтоосон журам юм уу? Бүүмэд. Ингээ ерөнхий байдлаар хийхдээ зэрэг ер нь бол зөрчлийн тухай хуулиар голдуу дандаа хориглолт зааж өгөө тэн дээр хариуцлага өгдөг. Эсвэл удаа дараа үргээ бэлгэлгүй хариуцлага өгдөг ийм учиртай байхгүй. Тэгэхээр энэ ингээд яг гэдэг нь мэдээлгүй зохицуулт байх жишээ нэ. За бас нэг байгалийн ургамлын тухай хууль дээр нэг ховор ургамлыг хамгаалах зорилгоор түүний ургадаг газар мал бэлчийг хадлан авахыг хориглож болно. Хориглохгүй чийж болно. Хориглосон бол ямар хариуцлага нь тодорхойгүй. Хориглоогүй бол яах вэ гэдэг нь тодорхойгүй. Жишээлбэл энэ болно гэдэг энэ сонголт чи өөрөө ингээ хориглох гэж байгаа юм шиг юм чи өөрөө эргэцэн ингээ хийх байхгүй. Зохицуултын тогтолцоотой байдал. Иймэрхүү байдлаар ингээд жишээлбэл хариуцлагын зохицуулт ингээд хийгдсэн байгаа. Тэгэхээр хууль тогтоомжоор хориглосон заалтыг зөрчсөн тохиолдолд хариуцлагыг захиргааны хариуцлагыг хүлээлгэх энэ юм маш тодорхой байх. Тэгэхээр энэ ингээд дутуу зохицуулалттай зэрэг төр иргэн хоёрын хооронд ямар нэгэн асуудал үүсэхэд за чи зөрчлөөгээд бид одоо юу яа арга хэмжээ авах гэдэг зэрэг хуулийн хийдэл ингээд болчихгүй болчихсон. Тэгэхээр тэрийг яг нь ерөнхийдөө зарчмыг баримтлаа зохицуулж болно л та. Гэхдээ хуулийн дээр яг заагаагүй учраас малчд яаж яах вэ? Үгүй шүү яг хориглон залт байхгүй шүү гэх одоо хэлхэн байх болсон байж ш. Одоо ямар ч арга хэмжээ авах боломжгүй л болчихж байгаа. За дараагийн нэг зохицуулт нь бол эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх. За эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх юм дээр бол газар хохирол учруулсан гин буруутай этгээд нь уг хохирлын нөхөн төлнөгээ газар хэмжилдэг байна. А хөрсөнд учруулсан хохирлын нөхөн төлнөөгээд өхөр хамгаалалт сэргэлтээс сэргийлэх хууль дээр байна. За байгаль орчинд учруулсан хохирлын эколог эдийн засгийн үнэлгээ ногдуулсан хохирлыг нөхөн төлөвлөнө гэдэг ийм ингээ 3 хуулийн заалт. Гэтэл бэлчээрийн газар учирсан хохирлыг ямар аргачлалаар яаж юу яах вэ? Энийг одоо нөхөн төлөвлөх вэ гэдэг зохицуулт нь тодорхой биш. Жишээлбэл газарт учруулсан хохирол, бэлчээрийн газарт учруулсан хохирол, хөрсөнд учруулсан хохирол энэ 3 ялгаатай юу үгүй юу? Хэрвээ ялгаатай юм бол ялгаатайгаар нь зохицуулах хэрэгтэй. Ялгаагүй юм бол ийм одоо газарт учруулсан хохирол, бэлчээрийн хохирол, энэ хөрсний хохирол бүгд орно гэдэг юм уу? Ийм байдлаар зохицуулах. Энэ ингээд тодорхойгүй. Тэнгүүд ургамал очсон хохирол гэдэг дахиад хийж байгаа. Гэтэл нөгөө ургамлын нөмрөг бүхий газар одоо бэлчээрийн одоо юу бэлчээр байгаа шүү дээ. Тэгтэл тэрэнд бас хамаарх юмгүй юм. А бэлчээрийн газарт хохирлыг ингээд гарлаа гэхэд тэрийг нийгмийн эдийн засгийн үндэгээр гаргах юм уу? Эсвэл ямар аргачлалаар
хийх вэ гэдэг нь тодорхойгүй. Тэгвэл зэрэг бид нар бэлчээр зурчсан хохирлыг нөхөн төлөвлөх талаар тодорхой зохицуулалт нь дутмаг байна гэсэн үг байна. За эрүүгийн хариуцлагаар бол хүрээлэн орчны эсрэг гэмт хэрэг байгаа. За байгаль орчныг бохирдуулах 24-ийн 1-р зүйл нь ойн хээрийн төмөр тавих. За байгалийн тэнцэл алдагдуулах. Энэ бол дандаа материалын бүрэлдэхүүнтэй ийм гэмт хэрэг. Дандаа материалын хохирол шаардсан байдаг. А гэтэл яг энэ дотор за бэлчээрийг бүрдүүлэх үйл яг энгээр ингэж явчих баг. За ойн хээрийн төмрөөс бэлчээр явуул ингээд энгээр явах. За байгалийн тэнцэл алдагдуулах гэдэг. Тэгэхээр яг энгээр ингэж явах юм бол дотор нэг үнэхээр яг бэлчээр нь багч гэнэ үгүй тэгж ойлгохгүй юу гэдэг ийм жишээлбэл нас тодорхой биш. Энгээр яг явна л та энэ гурваараа. Тийм. Нэг иймэрхүү байгаа. За ерөнхийдөө ингээд юу хийхэд дүгнэлт хийхэд бэлчээрийн эрх зүйн зохицуулалт нь яг үндсэн хуулийн үжил санаанд бол цуур үжил санаанд нийцсэн дээрээс нь бэлчээрийн газрыг хамгаалах ашиглахад чиглэсэн малчтын уламжлалт сэтгэлгээнд тулгуурласан байна. Уламжлалаа хадгалаад эрх зүйн зохицуулалтыг хийсэн байна гэсэн. За хоёр дахь нэг дүгнэлт нь бол олон улсын чиг хандлаганд нийцүүлэн бэлчээрийн сэтгэлийн хамтарсан менежментийг нэвтрүүлснээр бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, байгалийн гамшигт үзэгдэл болон ганцуудыг даван туулах, уур амьсгалын нөлөөллийг бууруулах, малчтын амьдралыг дэвшлэх, эрх зүйн орчин ерөнхийдөө бүрдэж байгаа юм байна гэж дүгнсэн. Яг зарим нэг зохицуулалт тусмагч гэсэн. За 3-р бэлчээрийн талаар олон улсын чиг хандлага болон бэлчээрийн бодлого сая хүн сүдэж хөнгөн өдрийн амнаас ингээд энэ бэлчээрийн бодлого. Энэ бодлого чинь хэрэгжихийн тулд энэ бодлого хууль тусгалан олж иж тэр бодлогыг хэрэгжүүлэх, тэр үйл санааг хэрэгжүүлэх хэм хэмжээг хуулиар зохицуулдаг. Механизм нь хуулиар зохицуулдаг. Тэгэхээр хууль яг бүхэн энэ үдээс цуул бодлогын байгууллагын баримтлагын бодлогыг юуг хүлээн зөвшөөрөх юм? Ямар эрхэнд болох юм? Ямар үүрэг хүлээлгэх юм? Ямар зүйлийг хориглох юм? Ямар зүйлийг хязгаарлах юм? Ямар зүйл дээр хариуцлага хэлэх вэ гэдэг энэ зохицуултыг хуулиар хийж өгдөг. Тэгэхээр хуулийн механизм бол энэ бодлогыг хэрэгжүүлэх гол тогтолцоо бэлчээрийн талаарх олон улсын болон чиг хандлага болон төрийн бодлогыг дэмжих ийм тогтолцоог бол хуулийн суулгах систем байна. Гэхдээ хуулийн суулгахтаа энийг иж бүрнээр суулгах ийм шаардлагатай гэж байна. Тэгэхээр хуулинд бол энэ бодлогын хэрэгжлийг дэмжих тогтолцоог ингэж хуулжих систем байна. Тэгэхээр энэ хууль юунд тогтолцоон дөрөв байх вэ? Нэгдүгээр удирдлагын тогтолцоо. Хоёрдугаар гүйцэтгэлийн удирдлага. Гуравдугаар мэдээлэл бүртгэлийн тогтолцоо, хяналт хариуцлагын тогтолцоо, санхүүжилтийн тогтолцоо. Энэ 5 тогтолцоог юу орох вэ гэдгийг хурцж өгөөд энийг цаашаа яаж хэм хэмжээгээр зохицуулах вэ гэдгийг хуулиндаа ингээд задлж ингээд тайлбарлах юу зохицуулах хэрэгтэй. За жишээлбэл удирдлагын тогтолцоо мэргэжлийн захиргааны удирдлагыг хэн хэрэгжүүлэх вэ? Мэргэжлийн удирдлагыг хэн хэрэгжүүлэх вэ? Үйл ажиллагааны удирдлагыг хэн хэрэгжүүлэх вэ гэдэг энэ. За мэдээж удирдлагын тогтолцоонд мэдээж хүн сүдэ аж ахуйн улсын хурлаас бодлогоо тодорхойлоод засгийн газар бодлогын хэрэгжлийг хангах хөтөлбөрүүдээ гаргаад тэгээд хөдөө аж ахуйн яам бодлогын хөтөлбөрөнд хангаад доор агентлагууд яаж н орон нутгийн ажил гэдэг ийм тогтолцоо. Тэгээд энийг төлөвлөчөөд төсөө хийж өгөх байхгүй. Одоо шилбэл хөрс хамгаалалт зөвлөлтөд сэргийлэх тухай хууль дээр ерөөсөө санхүүжилтийн тодорхойгүй. Улсын хурал, засгийн газар, орон нутгийн юунууд ингээд төсөв нь ингээд нэг. Тэнгүүд улсын хурлыг хэрэгжүүлэх үүрэг юм уу? Засгийн газар хэрэгжүүлэх үүргийг орон нутгийн төсөөс гаргахаар хийчихсэн баг чинь. Тэгэхээр тэр яагаад ч хэрэгжих гэсэн юу? Бид нар өөрийнхөө орон нутгийн юм яаж юу тэр улсын хэмжээний юмыг бид нар хийх байж байгаа. Тэндээс төсөв шилжүүлэхгүй л энэ ч утга болчихсон байхгүй. Гэх мэтлэнгээр ингээд нэг төсвийн санхүүжилт шилжүүлэлт байж байгаа. За үр дүнтэй хэрэгжүүлэх ямар арга зам бэ? Ямар аргаар, ямар хэлбэрээр яаж хэн ямар өөртөө оролцоод хэн нь хяналт тавиад хэн нь үр дүнгийн тооцоо гэдэг энэ зохицуултыг хийж өгөх хэрэгтэй байдаг. За хяналт бүлгийн шинжилгээ явуулчих. За тэгээд эргээд иргэн мэдээлэх энэ тогтолцоо төрийн бодлогын циклээр л байгаа. Тэгээд ийм оновчтой тогтолцоог бүрдүүлээд харилцаанд хийх оролцоо. За төрцөн оролцсон ойлгомжтой. За малчд орхон ойлгомжтой. Малчдын бүлэг хоршоо, автор шолбооч гэдэг юм уу. Ийм улсад ингээ орно. Эдгээр ямар чиглэлд тоглох гэдэг. Яг юу хийх гэдэг гэдгийг л хуулиар зохицуулна гэсэн. За гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоон дээр энэ ерөөсөө нэг бэлчээр ашиглах хамгаалалттай холбоотой. Яг нийтлэг ямар хэмжээ байгаа. Жишээлбэл хөрс хамгаалалт зөвлөлтөд сэргийлэх тухай хууль дээр бол энэ нийтлэг юуны арга хэмжээг ингээ холио хийчихсэн. Тэгэхээр нийтлэг арга хэмжээ энэ шүү. Яг тусгай арга хэмжээ нь энэ шүү. Яг одоо шиг хамгаалах гэдэг арга хэмжээ нь ийм арга хэмжээр ингэж
одоо хамгаална. Ийм хэлбэрээр одоо ингэж ашиглана гэдэг юм уу? Энэ л ингээд тодорхой байх юм байна. Тэнгүүд энэ гүйс яагаад хууль хэрэгжихгүй байгаа вэ гэхээр ерөөсөө гүйцэтгэлийн удирдлагыг хууль нь шингээж өгөхгүй байна. Тэгэхээр одоо шиг бэлчээр хамгаалах үүрэгтэй холбоотой гингүүд хин ямар угаасаа байгууллагын тодорхой. Тэнгүүд өнөөдөр би бэлчээрийн мэргэжилтэн бий. Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд дотроо тэр бэлчээрийг хамгаалах зохистой ашиглагтай холбоотой би ийм ч хэрэгжүүлэх өөрийнхөө төлөвлөх хэрэгтэй. Дараагийнх нь даган төлөвлөлт. Тэгээд одоо аймгийн төлөвлөлт юу яамн төлөвлөлт ингээд. Тэгэхээр манайд бол гүйцэтгэлийн удирдлага гэдэг юм юу хуулийн дээр суулгаж өгөхгүй. Зүгээр төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө гэж яваад байдаг нэг тэгсгээгээд хийдэг шүү дээ. Дараа бас мэдчихсэн. Тэгэхээр энийг тодорхой болохыг хуулийн дээр зааж өгөөд энэ төлөвлөгөөний үр дүнгийн тухайн албан тушаалтаа тэр бэлчээр хариуцдаг албан тушаалтанд тэр газрын даамжтай чи яг энэ хуулийн хэрэгслийг хандаж чи яг ямар үүрэгтэй тэрийгэл хийсүггүй. Ингээд шин чатандаа ингээд явчих юм бол энэ хууль бол бас боломжтой. Үгүй ээ хууль хэрэгжихгүй байгаа шалтгаануудыг бид нар дагаад авахгүй. Ийм учраас хэрэгжихгүй байна. Ийм хүндрэл гарч байгаа гэдэг. Тэгэхээр ийм их байдлаар гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог хуульчилж өгөх ёстой байна гэж байна. За бүртгэл мэдээллийн тогтолцоо. За яг ашиглагдаж байгаа юу бол гэрээгээр ашиглаж байгаа дург мургийг хийгээд ингээд гоё болчихсон. Ашиглагдаагүй талбай зүгээр л ерөнхий хэмжээгээр тавьчих. Тэнд төр хамгаалах үүрэгтэй юм байна. Ямар хэмжээний газар ашиглагдаагүй байгаа. Тэрийг юу нь яаж доройтлоос урьдчилан сэргийлэх ямар аргамжаа авах вэ? А тэрийг хэн хариуцах вэ? Ерөөсөө энэ хуулийг зохицуулах байхгүй. Зүгээр л ерөнхий юм яваад байдаг. Тэгэхээр энэ бүртгэл мэдээлэл дээрээс нь малчд өөрсдөө яг бэлчээрээ яаж хамгаалах вэ? Ямар одоо өвс дижээд өгвөл яах вэ? Гэх мэтлэг одоо би сайн мэргэжлийн биш болтгол. Гэх мэтлэнгийн тэр мэдлэг мэдээлэл нөлөөллийн ажил хийх хэрэгтэй байхгүй. Тэр мэдээлэл нь ил тод байх хэрэгтэй. Хариуцлагатай ил тод байх хэрэгтэй. Тийм юм байхгүй учраас энэ нөгөө бүртгэл мэдээллийн тогтолцоо дутуу байгаагаас хамаарат мэдээллийн эрсдэл малчд ороод байна. Хацны холбоо одоо хоршоо нөхөрлөг гэх мэтлэнгийн. Ийм учраас энэ бүртгэлийн тогтолцоог зааж өгөөд хууль болгондоо 36 хуультай бараг тараагаад ингэх хэрэгтэй гэдэг ижлээ явчих байгаа байхгүй. За хяналт хариуцлагын тогтолцоо. Төр олон нийтийн хяналт ямар байна гэдэг. Тэгээд хамгийн нөгөө хяналтын хэлбэрчин төрийн хяналт олон нийтийн хяналт дотоод хяналт. Малчдын анхдагч холбоо бол хяналтаа тавина гэдэг нь сая орж байгаа хуулиар. А тэгээд юунд ч зөвхөн мэргэжлийн байгууллага хяналт тавина гэж байгаа байхгүй. Хянан батлаа их. Бусад нөгөө олон нийтийн байгууллага хяналт таана дуу болоод энэ байх жишээ. За санхүүжилтийн тогтолцоон дээр бол зөвхөн бэлчээртэй холбоотой ганцхан улсын төсвөл өөр юм байхгүй. А тэрийн нь яг дараа асуулт бол ийж. За ерөнхийдөө энэ тогтолцоог бол ингээд гинэ. За олон нийтийн оролцоог ингээд юу тусгай гэдэг юм. За бэлчээр хамгаалалттай холбоотой ингээд ямар арга хэмжээг ямар хэлбэрээр ямар хийх вэ гэдгээ ингээд заагаад өгчгөө. Ашигладаг байгаа төрийн өмчийн бэлчээрээ ингээд хамтдаа тавьцгаа. Тэн дээрээ юу хийх ёстой, яаж урьдчилан хамгаалах ёстой мэ гэдгийг хийчихээ гэдэг юм. За дараад нь бэлчээр төвчсөн хохирлоо тоосдог аргачлал юугаар тодорхой болгоо. Хариуцлагын тогтолцоог тодорхой болгоо. За дараад нь хоригдсон үйлдэл захиргааны хариуцлага бүрэн мэдээлэгч. За гэрээгээр ашиглаж байгаа дуран мэдээ ашиглаж байгаа тохиолдолд одоо гомдол гарах юм. Миний одоо ашиглаж байгаа газар дээр хэрвээ бус нь орж ирэх сүлдчих юм бол би гомдол гарах юм ямар сүлдээр зохицуулах нь байхгүй байгаа. Зөвхөн төрийн байгууллага албан тушаалтанд гомдол гарах үйлдэл гэтэл энэ нь бас тодорхой байх хэрэгтэй. За малчин үлгийг анхдагч холбоо 20 үнэтэй гэж байна. Тэгтэл манай говь би өөрөө говь үнэтэй. Говь үлгийн үн 20 хүн нийлжээж одоо нэг анхдагч холбоо байгуулах гэдэг юм байж болохгүй. Тэгэхээр энийг уян хатан зохицуулж гэдэг ийм юм байна. За ингээд дуусчих. За баярлалаа.